Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо бэлчээрийн сэргийгч чадвах малчдын хамтын оролцоонд тулгуурласан байгууллагыг хөгжүүлэх замаар бэлчээрийн менежментийг төлөвшүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажилладаг үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм а. 17-оос 2020 онуудад Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт малын эрүүл мэнд төслийг Монгол улсынхаа бүх аймгийн тодорхой тооны сумдад хэрэгжүүлж эхлээд байна. За энэ хүрээнд бид нар орон нутгийн малчдын хамтын зохион байгуулалтыг дэмжиж ажиллаж байгаа. Нэг нутаг усны нэг голын малчдын хамтын зохион байгуулалтыг дэмжснээр тэд бол бэлчээртэй тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамтын шийдвэр гаргадаг болж байна. Нөгөө талаар малын чанар эрүүл мэндээ сайжруулах, бэлчээрээ сэргээн сайжруулах, орлого ашгаа нэмэгдүүлэх чиглэлээр бол тодорхой хэмжээний ажлууд зохион байгуулж үр дүнд хүрж байгаа туршлагууд манай улсын баруун бүсийн аймагуудад бол тодорхой хэмжээнд гарсан байгаамаа. Энэ олон нийтлэг асуудлуудыг нэг малчин шийдвэрлэх бололцоогүй. Ийм учраас хамт олноор тал талаас нь хэлэлцэж ардчилсан зарчмаар хамтын шийдвэр гарган хамтран зохион байгуулах нь юунаас илүү чухал болж малчдын эрх ашгийг хамгаалсан байгууллага зайлшгүй шаардлагатай байсан нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоог байгуулах үндэс суурь болсон юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд 11 аймаг, 141 сум, 1300 хэсэг, 70 хоршоо байгуулагдан нэгдэн ажиллаж байна.